Уулуурхай амнаас сар бүр зохион байгуулдаг ил тод уулуурхай хэвлэлийн хурд өнөөдөр боллоо. Хурдаар яригдсан асуудлуудад бүгд найрамдагт бардуулсан дарга Си Цзиньпиний айлчлалын хүрээнд гарын үсэг зулсан гэрээ хэлэлцээр энэ салбарт хэрхэн үр өгөөжтэй вэ? Эдийн засгийг тогтворжуулах эзэн зуун хөтөлбөрийн үр дүн оюу толгой компанийн үйл ажиллагаа Далдуурхан санхүүжилт зэрэгт багтжээ. Ил тод уулуурхай хэвлэлийн хурлаар яригдсан эхний асуудал бүгд найрамдагтад ардуулсан дарга Си Цзиньпиний айлчлалын хүрээнд уулуурхай газрын тосны салбарт ашигтай хэд хэдэн гэрээнд гарын үсэг зулсан явдал байсан юм а. Тухайлбал манай улс мөрсөө сүүлийн 5-6 жилд автомашинаар тээвэрлэлтгээс төмөр замын зөрүүгээс нэг жил багагүй хэмжээний алдагдал хүлээж байгаа. Эргээд манай улсын өрсөлдөх чадвар буураад байсан юм. Тэгвэл энэ удаагийн айлчлалын үеэр хоёр орны төмөр замын дамжин өнгөрөх тээврийн хэлэлцээр байгуулсан явдал чухал ач холбогдолтой гэж албаныхан үзэж байгаа юм а. Төмөр замтай холбогдсон гэрээ хэлэлцээр далайн бомб шиг ачааны хэмжээ хэлэлцээрийн өөрчлөх хугацаа тээврийн тариф хөнгөлц зэргийг бол тогтворч шийдсэн болно. За мөн эрдэс баялаг эзэн хүчтэй дэвтгийн хамтын ажиллагааны Монгол гэртийн зөвлөл байгуулах байнгын ажиллагаатай байх ийм санамж байгуулагдлаа. За гашуун сухад ганц модны бомбын төмөр замыг санхүүжүүлэх гашуун сухад байгууллагын ажиллаж байна. За бүгд найрамд хятад улсын Шинхua Group хэвтийн хөгжлийн банкны ерөнхий хэлцээр за SNG-дэслэг нүүрс хийжүүлэх төсөл байгаа. Засгийн газар хоорондын зам бичгүүд байгуулагдсан. Дараагийн асуудал эдийн засгийг эрчимжүүлэх эзэн зуун хөтөлбөрийн биелэлтийн асуудал юм а. Өнөөдрийн байдлаар эзэн зуун хөтөлбөрийн биелэлт 90 гаруй хувьтай байна. 100 сая гол нь бол 2 хууль улсын хурлаар батлагдсан нь бол бас их чухал үзүүлэлт байсан гэж хэлэх байна. За энэ дээр бид зөвхөн хууль заасан бензиний жижиглэнгийн үнийг докторжуулах хөтөлбөрөөр хэрэгжиж байгаа. За улсын хурлаар нэгдсэн бодлогыг батлуулж чадсан Монголын нефтийн бүтээгдэхүүний порталыг аж ахуйн нэгжүүд хуулийн хүрээнд нэгдсэн бодлогоор гадагшаа газрын тосны газартайгаа хамтарч ажиллах юм хэрэгцээ орчин бүрдсэн байгаа. Эзэн зуун хөтөлбөрийн хүрээнд шат дараатай арга хэрэгжүүлснээр албаны тушаал 60% нэмэгдсэн. Хятадын Sinopec корпорацтай хамтарч нүүрс хийжүүлэх төслийг хэрэгжүүлэх төслийн нэгж байгуулсан. Хүрэн нүүрснээс синтетикийн үйлдвэрлэх, экспортлох техник эдийн засгийн үндэслэл хоёр тал боловсруулсан. Эрдэнэс таванлагын компани Солонгосын Корегаз компанитай нүүрсний давхаргын металлын олборлох талаар хамтран ажиллах гэрээ байгуулсан байна. Дараагийн асуудал оюутлогын компанийн үйл ажиллагаа юм. Тус компанийн үйл ажиллагаа хэвээ үргэлжилж байгаа. Харин хоёр асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгаа гэж үзсэн байна. Тулд оюутлогын хэлцүүдэд тодтол оруулах ёстой. За одоогийн байдлаар бол тээзүүд бэлтгэгдэж байна. За эхний ээлжинд нөөцийн тайлангаа ирүүлсэн байгаа. Нөөцийг шинжээч нөөцийн тайлан дээр ажиллаж байна. Оюутлогын Далдуурхан бүтээн байгуулалтын санхүүжилтийг эх сарын 30 цагийг шийдвэрлэхээр ажиллаж байна. Сүүлийн асуудал нүүрсний давхаргын метанхийн үйлдвэр байгуулахаар Эрдэнэс таванлагын компани ажиллаа эхлүүлсэн байна. Таванлагын уурхайн талбайд туршилтын үйлдвэр байгуулах 788 м гүн өрөмдлөг бүхий цооны нээлт хийж ажиллаж байгаа. Харин эх он гэхэд туршилтын үйлдвэрийн угсралтын ажлыг хийж дуусгахаар төлөвлөжээ.